Хаул дүүрэгт боловсролын үйл ажиллагаа явуулж байгаа мэрэгчлэтнүүдэд би нэг мэдээлэл хүргэх гэсэн. За энэ ямар мэдээлэл вэ гэвэл өсвөр насны өсвөл төвшлийн үнэлгээг хаул эрүүл мэндийн төв хийж байгаа. За хаул дүүрэгт улсын 26, хувийн 32, нийт 58 ерөнхий улс хурлын сургууль байна. За энд 49417 өсвөр насны хүүхдүүд суралцж байна. Тэгвэл хаул эрүүл мэндийн төв энэ өсвөл төвшлийн үнэлгээг өнөөдөр цэлмэг дижитал сургууль дээр хийсэн тэр загвар дээр та бүхэн танилцуулъя. Бид 3 үйл ажиллагаа хийсэн өсвөл төвшлийн үнэлгээнд хамгийн ихнийхт бол бид нар хүүхдийн хэвийн өсвөл төвжил. За дээрээс нь сэтгцийн төлөв байдал ямар байгаа гэдгийг тодорхойлсон. За энэний үр дүн дээрээ тулгуурлаад бид нар 6 хүүхдийг нэг бүлэг болгож 47 бүлэг болгож 2 сарын хугацаанд 7 хоногт 4 удаа нийт 32 удаа бүлгийн сэтгэл засал. Ганцаарчилсан сэтгэл заслыг дунджаар 6-аас 8 удаа. Хоёр дахь бидний хийсэн үйл ажиллагаа бол эрдэсийн байдал ямар байгаа юм бэ гэдгийг цусны ерөнхий шинжилгээг хийсэн. Тухайлбал Д витамин гэхэд 89% дутагдaltaй байсан бол эрдэсчүүл тэгснээр 69% нь хэвийн бусд нь сайжирсан үзүүлэлт. За гуравт нь манай 10 төрлийн эмч. За энд чих хамар хоолой, нөхөн үржихүй, халдварт арьс хоол босруулах гэх мэт эмч нар үзэж эмчилгээний төлөлгөө гаргаж өгч эмчлэгдэх нөхцөлийг хангасан. За ингээд энэ 3 үйл ажиллагаа явахаар юу болсон бэ гэвэл цэлмэг сургууль маань өнөөдрийн боловсролын байгууллагад ашиглаж байгаа арга зүгээр судалж үзэхэд хичээлийн 32% сайжирсан. Анхаарал төвлөрөл 56% сайжирсан. Хоолны дуршил 66% сайжирсан. Үйл мөдөж өвдөх зөвөр 56% сайжирсан. Бусад сайн эрг үзүүлэлтүүд үр дүнгууд гарсан байна. Дээр нь бас нэг зүйлийг нэмж хэлэхэд бол бид нар сургагч багш нарыг бэлдэж өгч байгаа. За энд нөхөн үржихийн чиглэлээр 3-ыг, сэтгэл зүйн чиглэлээр 3-ыг, харилцааны чиглэлээр 3-ыг, эрүүл мэндийн анхан шатны тусламжийн чиглэлээр 4 сургагч байх шиг өсвөр үеийнхэн дээр бэлдэж өгсөн. Одоо бид нар 25-аас 26 оны хичээлийн жил байна. 3 сургууль дээр өсвөр үеийн өсвөл төвшлийн үнэлгээ хийх гэж. За эхний сургууль маань бол 9 сарын 20-наас 11 сарын 30, хоёр дахь сургууль маань 12 сарын 5-наас 2 сарын 15, гурав дахь сургууль маань 3 сарын 25-наас 5 сарын 30-нд 25-аас 26 оны хичээлийн жил өсвөл төвшлийн үнэлгээ хийгдэх боломжтой. За тэгвэл хэрвээ бид хамтарч ажиллавал та бүхэн ямар үүрэг хүлээх юм бэ гэж. Ийм 4 үүрэг хүлээн. Нэгдүгээр зохион байгуулалтын хувьд бид хамтарч ажиллах ёстой. Хоёрт нь эрдэсчүүлэлтийн хувьд бол юу вэ гэхээр тухайн байгууллага өөр эрдэсчүүлэлтэд хариуцна. Тухайлбал манай цэлмэг дижитал сургууль бол яасан бэ гэвэл эцэг эхийн зөвлөлөөс нь өөрсдөө Д витаминыхаа нөөцийг хангаад тэгээд ангийн багш нараар дамжуулж үдийн цай хөтөлбөртэйг хамтруулж хэрэгжүүлсэн маш үр дүнтэй болсон. За гуравт нь юу вэ гэвэл хэрвээ эмч нар ажлын цагаар ажиллана, илүү цагаар ажиллах хэрэг гарвал бид хамтарч шийдэх хэрэгтэй болно. Дөрөв дэх зүйл маань юу вэ гэвэл энэ өсвөл төвшлийн үнэлгээг хийгдснээр ямар сургалтын хувьд, боловсролын хувьд, хүмүүжлийн хувьд, харилцааны хувьд, хандлагын хувьд ямар өөрчлөлт гарсан юм бэ? Ахис дэвшилт гарсан юм бэ гэдгийг цэлмэг сургууль шиг бид нарт гаргаж өгөх хэрэгтэй байгаа. За ингээд нэг удаадаа бид нар 4-500 хүүхдийг энэ үнэлгээнд оруулах боломжтой. Та бүхэн бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл энэ мэйл хаягаар бидэнтэй холбогдороо. Бид хүсэлтийг 2025 оны 8 сарын 20 хүртэл хүлээж авна. Ингээд инхри бяцхан улсын минь эрүүл мэндээс илүү чухал зүйл гэж өгөөлээ. Монгол хүн бүр түн дотроо хүүхэд бүр эрүүл байх болтугай.